Эргэлт ирлээ. Эргэн ирлээ. Эргэлт ирлээ. Хоёр чиний арыг дагаад өнөөдөр чиний ээжийн үүргээ суваалцсан. Яа тийч. Энэ хөдөлгөөн ухалцсан уу? Би яг үнэхээр мэддэг болохгүй юу Би бодсон. Хүмүүс яг үнээрээ л гэж одоо текст хүртэл юм хийгээгүй. Тэгэл яг байгаагаараа л байгаа. За хийтэй зэлгүүлээд зин энэ даа байсан тий. Энд 20к гараад ирлээ авчихгүй миний. Тэгэхээр наач бас мохоо өдөр үлдээ. Уйлжсэн нь за яах вэ? Наач хүн үний авсан. Би ч тийм шүү дээ. Чамд тэрсний дараах дэмжигч боёо сэтгэл зүйч авчирсан байна. Одоо яах вэ? Би ч одоо яг гардаж хийх гээл эхлэнгүүт хүнд чинь нэг юм айдас төрөлтөл юм хамнаас жоохон бас айд өгөлчтэй юм билээ. Энэ ямар хүүрхий идэвхтэй жижиггүй хөлвэ. Анаа нас залуудаа эвгүй гараа хэлнэ штэ гэж. Тэгээ хүүхд таахгүй байхад яагаад шинж яриад байгаа юм бэ гэдэг. Хүүхдээ онтол цолоод нарлуу харуулаад хад нүд нэгсээр гонтод. Оо Япон энэ Японоор мэдэн штэ. Анатава айс тэр. Тэнд бахархаад байсан маалх уу? Тэгээд ер нь Би өөрийгөө фианал гэж боддог шүү дээ. Цаашаа энэ хаттай өгөлийн та амарч байгаарэ. хүн ирээд туслахаар ер нь л амар гоё гэхдээ хизээ хийж ирэх бол гээс нэг ирээд гоё хаалж өгөөсэй гэдэг шиг амар гоё тийм мэдрэмж авлаа. Та магадгүй ингээд төрөөгөө хүүхдгүй байгаа л хүүхдтэй найз дээрээ нэг ч гэсэн удаа очиод гоё эргээрээ нэг өдрийг хамтдаа гоё өнгөрүүлээрээ амар гоё ингээд баярлдээ шүү. Нэг үнэнгээсээ тэгээ тийм болохоор гоё нэг гэсэн сэтгэлээр нийтээ очиод нэг өдрийг гоё аз жаргалтай өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Тэгээд эргэл сайхан байлаа. Баярлалаа.